Сайн байцгаана үзэгчдээ TV8 телевизээс эхлэн явуулдаг Инкутикуц ингээд нэвтрүүлгийн шинэхэн дугаар үзэж та бүхэндээ хүрэхэд бэлэн болоод байна. За тэгэхээр манай өнөөдрийн зочнод Автэрийн үндэсний төвийн Сонгон найхан Баянзүрх дүүргийн техник үйлчлэг хяналтын төвийн инженерүүд олдохоор ирсэн байгаа маа. Өөрсдөө ихтэй танилцуулцгаах. За Сонгон найхан инженер баясгалаа. Сонгон найхан техник хяналт үйлчлэгийн төвийн инженер гал одрах. Сонгон найхан техник хяналт үйлчлэгийн инженер Дэмбэр. Баянзүрх техник хяналт үйлчлэгийн инженер Ирбулат. Сонгон найхан дүүргийн хяналтын төвийн инженер гэсэн. Баянзүрх төвийн техник хичээл мөнгө. За тэгэхээр Инкутикуц ингээд нэвтрүүлэг маань нийт 5 үеэс бүрдэн. Нэг үе бүр дээр нэг оролцогч маань ялагдсанаар урдах дугтуунаас шийтгэлээ суулж Инкутикуцнээс нэгийг сонгоод шийтгэл. Тэгэхээр манай хамгийн ихний тоглоомын маань үе болохоор одоо хүзрийн хамар дарах гэдэг тоглоом байдаг шүү дээ. Тэрнтэй адилхан картын үе байгаа. Энэ картн дээр 4 ижил эможиг цуглуулсан өөрийнхөө урдаа ширээн дээр гараад тавина. Тэгээ хамгийн сүүлд хоцорч гараад тавьсан нэг оролцогч нь шийдэглээ. За ойлгомжтой юу? Дөрөв ижлэхний дурдаа цуглуулж тавих юм шүү дээ. Наанаас ч сонгоод. Тийм, доош харуулаад гэхдээ бос хүмүүст бол харуулахгүй шүү дээ. Ямарыг цуглуулж байгаагаа тийм. За. Тойруулах. Тойруулах юм уу? Тийм. Хамар талаас хүний нэгээр ингээд тойруулаад. Тэгээ 4 ижил эможи цуглууллаад яашаа. За зэрэг солилцсон шүү. Зэрэг солилцсон шүү. Тэгэхээр бай. 4 ижил эможи төрүүл цуглуулсан. Яг өөрийнхөө урдаа ширээн дээр гараад тавь шүү. Наач 4 ижлийг цуглуулсан гэж байна. Тийм 4 ижлийг цуглуулсан. Тийм 4 ижлийг цуглуулсан. Энийг хийнэ. Наашаа. Заахгүй. Би одоо яваад Өөр өөртөө урдаа. Тийм өөр өөртөө хамгийн сүүлд гараад тавьсан. Тэгэхээр Инкутикуц ингээд нэвтрүүлэг маань 1-р үе картын үе маань болж өндөрлж манай хамгийн сүүлд гараад тавьсан оролцогч маань одоо шийдэглээ авахд үнх сайхан шийдэглээ авахд бэлэн болоод байна. За яц уртаасаа сунгах уу? За тэгээд. За. Тарган дотроос гар оролцохгүй амаараа бүгж олно. Гэсэн шийдгэлээ. Лаач би янз шийдгэлээ. За тэгэхээр Инкутикуц ингээд нэвтрүүлэг маань хамгийн ихний үед ядагдсан оролцогч мөнх сайхан маань Инкутикугээс тгийг гэснийг сонгосноод тарган дотроос гар оролцохгүй амаараа бүгж олно гэсэн шийдгэлийг авахд бэлэн боллоо. За шийдгэлээ авах билүү? За тэр Инкутикуц ингээд нэвтрүүлэг маань 1-р үед ядагдсан оролцогч мөнх сайхан маань шийдгэлээ авахд бэлэн болоод байна. За яатсан тарган дотроос гар оролцохгүй амаараа бүгж олно гэ. Таргаа уухгүй юм уу? Зүгээр яг нүрээ дүрээд олох байгаа. За шийдгэлээ эхлэв. За тийм үү? За яатсан бүгд олчих. За ихсээр манай 1-р үед ядагдсан оролцогч мөнх сайхан маань шийдгэлээ амжилттай биелүүлж тарган дотроос гар оролцохгүй ядсан бүгд бол оллоо тий. Шийдгэлээ өдөр нь ямар хөө биелүүлэх тэр Тараг амстай тий. тараа явталтай байна тий. Тараг амстай. За нэвтрүүлгийн маань 1-р үе энэ хүрээд өндөрлөлтөө дараагийн үе ядагцгаа. Инкутикуц ингээд нэвтрүүлгийн маань 1-р үе амжилттай өндөрлөж мөнх сайхан маань шийдгэлээ авсан. За тэгэхээр одоо манай 2-р үе гэж байна. 2-р үед маань болохоор энэ маань түргэн хэллэг үе байгаа. Түргэн хэллэг хэлээд 3 удаа хэлээд хамгийн олон алдсан. Мөн хамгийн удаан хэлээд хамгийн олон алдсан нэг оролцогч маань шийдвэрлэн. Яг өөрийнхөө унших хэлжин дээр л дэше харуулсан гэсэн үг. Эндээс эхлээд явах тийм 100 гартлаас. За эхлэе. Ийм сайхан гөлгөр хацаага голтгор газрыг голтгор хонхор хөдгөр газар биш гэх юм бол өөр ямар гөлгөр голтгор хотгор гөлгөр газар гэх юм бэ? Ийм сайхан гөлгөр хотгор гөлгөр хонхор гөлгөр газрыг гөлгөр готгор хөдгөр хонхор газар биш гэх юм бол
өөр ямар гөлгөр гөлтгөр хонхор газар гэх юм бэ? Ийм жахан гөлгөр болтгор холтгор хонхор газрыг гөлгөр хотгор гөлгөр хонхор газар биш гэх юм бол гөлгөр болтгор хонхор гөлгөр хонхор газар гөлгөр хонхор газар биш гэх юм бэ? 43 секундэд 9 алдсан. За энэс удаад олон алдсан оролцож явах юм бол танаас шийдвэл холоор өнгөрнө. Энэс хурдан унших юм бол та шийдвэрлэнэ гэсэн. За гэх юм. Ийм сайхан гөлтгөр балтгаар хонхор гүдгэр хонхор хүнхэр газар гөлтгөр балтгаар хонхор гүдгэр хонхор хүнхэр газар биш гээд өөр ямар янзын гөлтгөр балтгаар хотгор гүдгэр хонхор хүнхэр газрыг гөлтгөр балтгаар хотгор гүдгэр хонхор хүнхэр газар гэх юм бэ. Ийм сайхан гөлтгөр балтгаар хонхор хүнхэр газар биш гээд өөр ямар янзын гөлтгөр балтгаар хонхор хотгор гүдгэр хонхор хүнхэр газрыг гөлтгөр балтгаар хонхор хүнхэр газар гэх юм бэ. Ийм сайхан гөлтгөр Ордоо шүү. хотгор гүдгэр хонхор хүнхэр газрыг гөлтгөр балтгаар хотгор гүдгэр хонхор хүнхэр газар биш гээд өөр ямар янзын гөлтгөр балтгаар хотгор гүдгэр хонхор хүнхэр газрыг гөлтгөр балтгаар хүнхэр газар гэх юм бэ. 1 минут 27 секундэд 18 алдсан. За цаг ярьсан. Ийм сайхан гөлгөр балтгаар хотгор гөлгөр хонхор хүнхэр газар гөлгөр балтгаар хотгор гөлгөр газар биш гээд өөр ямар янзын гөлгөр балтгаар хотгор гөлгөр хонхор хүнхэр газрыг гөлгөр балтгаар хотгор гөлгөр хонхор хүнхэр газар гэх юм бэ. Ийм сайхан гөлгөр балтгаар хотгор гөлгөр хонхор хүнхэр газрыг гөлгөр балтгаар хотгор гөлгөр хонхор газар биш гээд өөр ямар янзын гөлгөр балтгаар хотгор гөлгөр хонхор хүнхэр газрыг гөлгөр балтгаар хонхор гөлгөр хонхор хүнхэр газар гэх юм бэ. Ийм сайхан гөлгөр балтгаар хотгор гөлгөр хонхор хүнхэр газар гөлгөр балтгаар хотгор гөлгөр хонхор хүнхэр газар биш гээд өөр ямар янзын гөлгөр балтгаар хотгор гөлгөр хонхор хүнхэр газрыг гөлгөр балтгаар хотгор гөлгөр хонхор газар гэх юм бэ. 50 секундэд 13 алдсан. За цаг ярьсан. Ийм сайхан гөлгөр балтгаар хонхор гөлгөр хонхор хүнхэр газрыг гөлгөр балтгаар хотгор гөлгөр хонхор хүнхэр газар биш гээд өөр ямар янзын гөлгөр балтгаар хонхор гүдрэг хонхор газрыг гөлгөр балтгаар хотгор гөлгөр хонхор хүнхэр газар гэх юм бэ. Ийм сайхан гөлгөр балтгаар хотгор гөлгөр хонхор хүнхэр газрыг Ордоо шүү. гөлтгөр балтгаар хонхор хүнхэр газар биш гээд ямар янзын гөлгөр балтгаар хотгор гөлгөр хонхор хүнхэр газрыг гөлтгөр балтгаар хотгор гөлгөр хонхор хүнхэр газар гэх юм бэ. Ийм сайхан гөлгөр балтгаар хотгор гөлгөр хонхор хүнхэр газрыг гөлгөр балтгаар хотгор гөлгөр хонхор хүнхэр газар биш гээд өөр ямар янзын хотгор гөлтгөр балтгаар хотгор гөлгөр хонхор хүнхэр газар гөлтгөр балтгаар гөлгөр хонхор хүнхэр газар гэх юм бэ. 1:10 14 алдсан. Бас өөр нэлээд бас удаан уншсан тулдаас гайгүй алдсан. За тэгэхээр дараагийн оролцогч. Ийм сайхан гөлгөр балтгаар хотгор гөлгөр хонхор хүнхэр газрыг гөлтгөр балтгаар хотгор гөлгөр хонхор хүнхэр газар биш гээд өөр ямар янзын гөлтгөр балтгаар хотгор гөлгөр хонхор хүнхэр газрыг гөлтгөр балтгаар хотгор гөлгөр хонхор хүнхэр газар гэх юм бэ. Ийм сайхан гөлгөр балтгаар хотгор гөлгөр хонхор хүнхэр газрыг балтгаар хотгор гөлгөр хонхор хүнхэр газар биш гээд өөр ямар янзын гөлгөр балтгаар хотгор гөлгөр хонхор хүнхэр газрыг гөлгөр
гөлтгөр балтгар хотгор гүдгэр хонхор хүнхэр газар гэх юм бэ. Ийм сайхан гүлгэр гөлчгөр гөлтгөр балтгар хотгор гүдгэр хонхор хүнхэр газрыг гөлтгөр гөлчгөр гөлтгөр балтгар хотгор гүдгэр хонхор хүнхэр газар биш гээд өөр ямар янзын гөлгөр гөлчгөр гөлтгөр балтгар хотгор гүдгэр хонхор хүнхэр газрыг гөлгөр гөлчгөр гөлтгөр балтгар хотгор гүдгэр хонхор хүнхэр газар гэх юм бэ. 1:15 18 авцсан. Эцээрээс 3 секундээр арай. Тэг хурдан унш та тий. Тэгж байгаа шийдэл хийвэрэ. Тэгэхээр инкут ингээд дэвтрүүлгийн маань 2 дугаар төргийн хэллэгийн үед маань оролцож баясгалан маань өөрийн саналаараа шийдэглээ авъя гэсэн. За би яг төргийн хэллэгийг уншиж чадахгүй гэснээр манай мөнх сайхан аврагдаж. Тэглээ. Аврагдаж шийдэглээс болтрлаа тий. Тэглээд нэг бас аварлаа л да бас. 2 удаа шийдвэрлэж байгаа. За тэгэхээр шийдэглээ авахд билээ гэсэн тий. 2 дугаар үед маань шийдэглээ авахар болсон баясгалан маань за инкут гээс нэгийг суулна. Ингийн. Ингээ. За. Өөрөө уншаа танилцуулж. Яа, гөрөлтэй шанал. За ямар шийдвэр? Гөрөлтэй шаар дээрээс асуусан. Хагалах юм байна. За тэгэхээр 2 дугаар үед маань өөрийн саналаараа шийдэглээ авч байгаа баясгалан маань гурилтай инкут гээс энгийг сонгосноор гурилтай шаар дээрээс хаглах шийдэглийг өдөр авчээ. За. За тэгэхээр манай нэвтрүүлгийн 2 дугаар үед маань өөрийн саналаараа шийдэглээ авсан баясгалан маань шийдэглийг гүйцэлдүүлэхээр мөнх сайхан маань гарч ирсэн байна. За тэгээд яатсан шаарыг ханхаар болж тэгээд энэ өөр одоо юу сэтгэлээсээ юм жоохон өмнө жоохон бас муудалсан байсан юм байсан даа. Ахтайгаа хүч муудсан. Тий бол байхгүй шүү яа. За тэгээд шийдэглийг биелүүлэхээр шийдэглийг сандараа гарч ирсэн. Зөөлөн биелүүлэхээр. За яг толгойн дээр нь бариад хаалаа шүү. За ингэж бодоо. Гүг дээр. Аа. Тосгороо зооч. За бат. Зөрөгтэй. Наач өвдөхгүй шүү дээ. Яг толгоос явсангүй тий. Яг толгойн 19 хэсэг дээр хүзүү хэсгийг манай хараачлаа тий. Яг хөдөө тавих байж. Тэгээд өөрийн саналаараа шийдэглээ авсан. За тэгээс сайхан байна. Тэгэхээр нэвтрүүлгийн маань 2 дугаар үе баясгалан шийдэглээ авснаар өндөрлж ийн дараагийн хэрэг игээд болцсон. Тэгэхээр инкут ингээд нэвтрүүлгийн маань 2 дугаар үе өндөрлснөөр 3 дугаар үе маань эхлэхэд бэлэн болоод байна. Энэ үе маань болохоор хадаастай байлий. Нэг үе байгаа. Энэ үед яах вэ гэхээр оролцогч маань энэ байлийг завтаа зүгээд шаараар хэлсэн. Тэгээд хамгийн түрүүнд шаарыг хагалсан оролцогч нь шийдвэрлэнэ. За мөн сандал дээрээсээ босхгүй, гарынхаа артлаар зөхгүй. Тэгээд яг харилцсан алгаараа. Зөвхөн алгаараа. Тэгэхээр инкут ингээд нэвтрүүлгийн маань 3 дугаар хадаастай бэйлийн үе маань ихэд бэлэн болоод оролцогч маань бэйлигээ бүгдээрээ өнгөрсөн байна. За тэгэхээр энэгүй шаараар яг харилцсан. Хамгийн түрүүнд хагалсан нэг оролцогч нь шийдвэрлэнэ. Шаараа хаашаа юм уу? Хаашаа ч хамаагүй, хинэргүй ч хамаагүй жоо. Гол нь ширээн сандал дээрээсээ босхгүй, гарынхаа артлаар. Бас нөгөө гараараа авахгүй тий. За, эндээс өчөө. За би. Бас хурдан хугацаанд суугаад явж байсан. Гаргасан хэсэг дээрээ дуусна тий. Энэгээр яцлаа. Энэ аа. За болон нэг зураг ингэсэн чи энэтэй. Тэгж муусаад авч болохгүй гэ. за нэвтрүүлгийн маань 3 дугаар үед хадаастай бэлдээ үед маань Эрдэнэ бахан яг нэг хэсэг дээрээсээ дуусгаж өөрөө гаргаад өөрөө хагаллаа тий. За тэгээ шийдэглээ суглах. За дооши тавьчихлаа тэгвэл. Литр Instagram усыг нэг амсаар ууж үзье. Нэг адил 5 литр усыг нэг амсаагаар ууж. Гүт зэгэд төтрүүлгийн маань 3 дугаар үед явцсан оролцогч маань 1.5 литр усыг нэг амсаагаар уун гэсэн шийдэглийг сугалсан. За тэгээ одоо шийдэглээ биелүүлэхэд бэлэн болоод байна. За энэ бол уугаад барсан юм лээ. Тэрүүн бас сангаад байгаа дөрөв яриад байна. Дорхноо тий.
Заав. Заавч хэлээ. За 1.5 литр усыг нэг явсгаар бас хордоох та дуугаад дуусгачлаа. За энд явах юм. Ингэж уучихоо. За бас 1.5 литрийг нэг явсгаар уундаг бол бас тэр хоёрын бас нэг задаад ах. Үгүй шүү. Монголд бас үсэг цаах болж байгаа. За тэгэхээр нэвтрүүлгийн маань 3 дахь үе маань энэ хүрээд өндөрлөө дараагийн үеэрээ иргэд бол. Икү зингээд нэвтрүүлгийн маань 4 дахь үе маань эхлэхэд бэлэн болоод байна. За тэгэхээр энэ үе маань болохоор шүлгийн үе байгаа. Энэ дугтуун дотор дууны нэг бадгийг хийсэн байна. Гэхдээ нэг үгээр нь таслаад хийсэн байна. Энэхүү яг тасалсан үгнүүдийг эвлүүлээд дууных нь үгэнд нь оруулна, байранд оруулна. Та бүхэн бүгд 5 минут явцаа өгнө. Тэгээд яг эвлүүл дуусаад 5 минутын хугацаа дуусахад яг өөрийнхөө эвлүүлснээрээ яг тэр дуугаа дуулж идэх. Тэгэд энэ үе маань яг юу нь болохоо шүүгчтэнд болохоор та нар өөрсдөө байна. За цаг маань дууссан байна. За одоо яг ширээн дээрээс бүгдээрээ гараа авцгаая. За тэгээд уламжлалт ми зүүн гар талаас эхлээд дууга өөрийнхөө дуулаад тий. За эндээс эхлэв. Газрын баячуудтай арилжаан гүйлэн тодроод галуу шанхын говигээ шуугуулж явсан анхал байна. За дууга бас яг амжилттай бүхүүгийн зүв эвлүүлсэн байна. За баяр гэх. За. За манай дараагийн маань оролцогч. За дуугаа бол эвлүүлсэн тий. Эвлүүллээ. За зүг дөнөө хахан харцанд чи халуун зүрх минь хайрчих гэдэг хайртай дуртай үгсэн хашиж дийдэг хийчих гэдэг За бас мөн амжилттай дуугаа бүрэн эвлүүлсэн байна. Тэгэхээр манай 3 дахь оролцогч. За өөрийнхөө эвлүүлснээр дуулсан байна тий. Ай май байхгүй. Бороотой өглөө чамайга дуулмаа. Орлын үгүйлээд өртмөр. Артай дасанд салтмор би өнжмөө. Шивээ тэрмагийн дууштай гэж байна. За тэгэхээр энэ дуу маань бас яг 70-тай эрдэнэ цэцэг нарын дууслаа. Сүүлд шиг баяр германаар дуулсан. Ямар дуу вэ гэхээр сэтгэлийн булаг. Сэтгэлийн булаг. За яц эвлүү цаг дууссан. Сая бас нэлээд олон үг зөрүүлсэн байсан тийм. За одоо манай 4 дахь оролцогч өөрийнхөө дууг одоо дуулж танилцуулна. За. Дорлон хайрын мар гоёхон бүсвээ. Хүлэн болцмоор хүний алг үрээч. Хүрэн зүрхий бүлэглүүлэх нь юуны хөвөө. Солихгүй шүү дээ. Дорлон жаргал сайхан. За энэ намсын дурлан хайрлах маань. Энд тэнд оруулаад ер нь бол Гэтэ тэгээд дуучаад гоё биш. ингээд энэ намсрын орой бас байгаа тий. Ер нь За манай 5 дахь оролцогч шүлгээ бол эвлүүлсэн байна тий. Зарыг тооноогийн алг дэлхийг гэрэн гэвэр хөв тэнгэрийг мөрлөн дисо хос багнам чи бит хоёроо. За энэ бол бат эдэн ноён мандрын чи битэн хоёр нэг уран бүтээлсэн. За бас яг шүлгээ бол тун амжилттай эвлүүлжээ. За манай хамгийн сүүлийн оролцогч байна. За дуугаа дуулж. Үхэндээ. За энэ Шитгэл авахраа. За дундуур нас нэг айлтай.
Яслаад Мод хөөрхөн чинь. За дууд үзүүлнэ. За юу л аян орчих болсон. за энэ бол хөөрхөн сүрэл төмөө хэлсэн нэг хөөрхөн гэдэг дуу. Хөөрхөн. За яг хэлүүлсээр даа. Энэ хөөрхөн чинь хөөрхөн. Унах чинь хөөрхөн. Энэгшин дасах чинь хөөрхөн. Монгол цог. Монгол чигээр чинь Энэ энэ шок гэсэн. За ингэснээр манай хамгийн сүүлийн оролцогч маань дуугаа бас мөрнүүдийн бол хэлээ ганц нэг үг сольсныг дооцоодаас гайгүй те. За тэгэхээр ер нь бол хамгийн олон үг алдаж мөн бас утга алдсан оролцогч маань 3 дахь оролцогч ирсэн баг те. Өөч гайгүйсэн л та. Гайгүйсэн та те. За яатсан одоо ингээд бидрүүлгийн 4 насаар Миний эвдүүс мөр. 3 дахь дугтуунаасаа шийтгэлээ аваад инкут үгээс тэгье. За тэгэхээр ямар шийтгэл байгаа вэ гэхээр бас дуулах шийтгэл байна. Өөр дууны ая сонсоод өөр дууг дагаж дуулна гэсэн. За инкут цэнгийн төвтрүүлгийн маань 4-р шүлгэн үед маань ялгцсан оролцогч маань ингийн гэснээр өөр дууны аян дээр өөр дуу дагаж дуулах шийтгэлийг сонсноод ямар дуу дуулах вэ гэхээр тавцгийн үзэсгэлэнт минь нэмийг оруулдаг дуулнаа. За тэгэхээр ямар дуу сонсох вэ гэхээр Гайсын чимний гэдэг дуу сонсож байгаа. Төвчээр сонсно. Тийм төвчээр сонсно. Тэгээд дуулна. За дуустал. Эхний 2 бадгийг уралдтай тийм. Зам дээр минь асгарах гээд одод түгжээ үзэгслэнт мэн чамайг минь ширтэх гээд саран мансчээ үзэгслэнт мэн халуун шивнэг минь сонсох гээд салих намдчээ хаан хайрыг минь гоёх гээд цэцгэс дэлгэрчээ. За. Яц шийдэглээ одоо өөр дууны аян дээр өөр дуу. Эвгүй байдаг юм байна те. За ингэснээр манай 4-р үе маань нэмт бүрээд өндөрлөө. Манай нэвтрүүлгийн хамгийн сүүлийн үеэрээ гэдэг. Тэгэхээр инкут зингээд маань хамгийн сүүлийн үе бол манай ивентгч Мартин Трейдинг оруулж ирдэг Индоми гомингийн үе ба. Индоми гомингоо яг гар оролцохгүй амаараа уралдаж идээд хамгийн түрүүнд идэд дуусан нэг оролцогч маань манай Мартин Трейдинг гарын бэлгээр сагнуулсан байгаа маа. За тэгэхээр шийтгэл хөөсөн. Тэг шийтгэл хөө. Ялсан нэг оролцогч маань Мартин Трейдинг гарын бэлгээр сагнуулсан. За эхлэе. Тэмцээний маань ялагч тодорлоо манай хамгийн ихний үед шийдвэрлэж байгаа. Хамгийн сүүлийн үед маань бас ядчаад орсон мөнгө цагаанда баяр хүргэе те. За тэгэхээр инкут цэнгийн төвтрүүлгийн маань хамгийн сүүлийн үед бол манай ивентгч Мартин Трейдинг оруулж ирдэг Индонезиас оруулж ирдэг хуурган гомин Индоми гомингийн үед маань ялагч болсон мөнгө цагаанда Индоми гомингийн 7 хоногийн хэрэглээгээд тэгнэ. Тэгэхээр инкут цэнгийн төвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлж байна. Дараагийн дугаар болтол баяртай үзэгчтэй.